Мөнх цаас мөсөн голын нууц. Цаснаас мөс олон жилийн турш цас хуримтлагдаж хатуу мөс болж дагтарших үед мөсөн голууд үүсдэг. Цас мөсөн гол болж хувирах хүртэл 100 жил шаардагдана. Дэлхий даяар янз бүрийн төрөл байдаг. Мөсөн голууд нь хаана байгаагаас хамааран олон янз байдаг. Мөсөн бүрхүүл, уулын мөнх цаас мөсөн гол, далай тэнгисийн мөсөн гол, уулын билийн мөсөн гол гэх мэт. Уулын мөсөн голууд Австралиас бусад бүгд тэвд байдаг. Удаан бас тогтвортой. Мөсөн голууд өөрсдийн жингээр газрын хэвийг даган доош аажмар хөдөлж газрын төрх байдлыг сэлдэг. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Температур нэмэгдэхийн хэрээр мөсөн голууд үүсэх хурднаасаа илүү хурдан хайлж улмаар багасгаад хүрээд байна. Дэлхийн гадаргын 10 орчим хувийг мөсөн голууд эзэлдэг боловч одоо агшсаар байна. Мөнх цаас мөсөн голууд болон ус. Мөнх цаас мөсөн голууд хайлж гол мөрнийг тэжээхийн зэрэгцээ олон сая хүнийг умдны усаар хангаж байна. Мөнх цаас мөсөн голыг хамгаалах нь амьд байгаль, амьдралыг хамгаалахтай утга нэгэн. Бид хүлэмжийн ялгаруулалтаа бууруулж хүн болон их дэлхийг илүү тогтвортой байлгахын төлөө хайсан мөсийг зүй зохистой ашиглахад хамтран ажиллах ёстой юм.